дахиад нэг сонирхолтой зүйл хийж суурна. Тэр нь харагдаж байна уу? Тэгвэл шилний болон хэвний хоёр лаа хийж сурах байгаа. За хэрэглэгдэх материалын хувьд болохоор хэвний болон шилний хоёр төрлийн вакс байгаа. Шилний харан хэвнийхийг хийж болохгүй, хэвний харан шилнийхийг хийж болохгүй. За энэ хоёр төрлийн вакс байна. Тэгээд мэдээж өнгөнүүд байгаа. Энэ нутаг өнгө байна, энэ шингүү өнгө байна. Тэгээд лаага халаах юм плетик юм сав хэрэгтэй. Ер нь бол газар плетик юм төмөр тоогоо байсан ч ер нь бол болно. Тэгээд тийм лаага утгаар халбаа. Энэ нөгөө нэг юм хэвний гол утга гаргадаг юм төмөр байна. Тэгээд хамгийн чухал нь юм термометр юм хэлтэй. Энэ болохоор энэ шилний лааны гол утга байна. Энэ гол утас тогтоогч байна. Энэ болохоор энэ гол дээрхч байгаа. Тэгээд хэвний лааны хэвнүүд байна. Ийм хэвнүүд бол зөндөө байдаг. Тэгээд үржтэй цэцэг навч ер нь бол байж болох бүх зүйлээр ийм хэвнүүд бол байдаг. Эдгээр болохоор нөгөө нэг дээр нь чимэглэлээдэг ийм чимэглэлийн ийм жижиг ийм хэвнүүд байгаа. Тэгээд ийм эфирийн тосос хэрэгтэй гоё лаага улаанасаа өнөр гаргах гэх юм бол ийм эфирийн тоснуудаас хийдэг. Тэгээд шилний лаанд болохоор ийм гол утсаар хэвний лаанд болохоор ийм харагдах байдлаас бол ийм 0 утас шиг юм гэхдээ 0 утас биш. Ийм зориултын утас гэдэг 0 утас биш гэж болохгүй. За тэгээд ижиглэв. Хэвний лаанд болохоор бэс вакс болдог. Плетик халаагаад тэгээд лаагаа температур хэмжигч байгаа. За вакса аль жиг хооронд хэвлээ хэвний лааныхаа гол утсыг хийж ийм төмрөөр голд нь нэг гаргана. За тэгээд утаснасаа дээш доош илүү гаргахаар хэмжээдэг. За тарьж аваад энэ гол руу хийсэг. За ингээд уцаа гаргаад ирнэ. Лааны маань одоо нөгөө толгой дэше хавах гэсэн үг. Тэгэхээр доор нь үлдээгээд вакс маань хайрсан байна. 40-оос 50 градуст өнгө өнөр хоёроо хийн. Яг болсон одоо энэ дээрээ ийм нутаг өнгө хийж. Мөн хэмжээгээд завхад тавьчлаа одоо хэмдээ. За хэвнийхээ лааг дутагдсан зарцж байгаа хооронд хэдүүлээ шилнийхээ гэж шидний лаанд болохоор ийм тусгай гол баригч байдаг. Ийм наалттай наалт байдаг. Наалтаа аваад голоо аваад Нэг шууд шилнийхээ голд нь авч. За шилний лаан болохоор ийм сой вакс орно. Сой вакс болохоор 50 градус шууд өнгө бүргээд тэгээ шууд шилний болчихсон. Вакс насаа мэдэрнжээ хийгээд
Вакс маань хайлж байна. Температураа үзье. Температураа үзэхдээ төмөрөндөө хүргэж болохгүй шүү. За 44 градус байна. Яг бол одоо шууд өнгөө игээд үнрээ игээд тэгээ шууд чиглэл өгөх. Сая агаанаар хийсэн юм чиглэл одоо улаан айлч. Ингээд за өнгөндрээ сайн утгачлаа. Одоо шууд шил рүүгээ дутаад за хэвний лам маань нэгчээд хэвнээс нь гаргачлаа. Ийм болсон байна. Шилний лавс нэгчээд болсон. Тэгээд дээр нөгөө нэг юм чимэглэлийн хэвэнд хэдэн ийм хийгээд тэгээд дээр ингээд тогтоочлаа. За бүгд өнөөдөр хэвний болон шилний хоёр төрлийн лаа хийж сурлаа. Та ядчихсантай гоё найзуудтайгаа гэрээхэнтэйгаа нэг өдрийг цаг зав гаргаад хийгээд үзээрэй. Тэгээ гоё бэлгэн төгсөн ч гэсэндээ хөргөн байгааз бичлэгийн таалагдсан бол лайк сабаа дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.